За урт хугацааны дараа нүрээ бодох чинь. Өглөө 6-аас ажилтаа байдаг хүн чинь тэгээд орой орж ирдэг. Өдөржингөө явж орой орж ирдэг болохоор нэг юм нүрээ бодох хэрэгцээ гардаг. Ерөөс маск салахгүй байгаа учраас бас нэг нүрээ бодоод авахгүй. Өнөөдөр эмхтэн байдаг нүрээ бодъё. Нүрээ арчлаа гэж бодоод нүрээ бодож байна. Би өмнө нь амар ер нь бол амар зузаан тод хөдөлт хийдэг байсан чи одоо ингээд улмал бүдэг улмал том натурал хөдөлт хийгээ хичээж байгаа. Бодож дуусаа харилцаа. Нэг чи хайрсан борцог энэ ямар гоо юм те. Битээр цөв өгч. Японд Монгол цөв жишэрнэ. Монгол цөв хэрвээ ногоо ирчихсэн. За одоо манай эко сайн гурил ирчихэж байна. Энд ийм хэрцэн гурил зардггүй мэн те. Бид хоёр яасан бэ гэхэлэр гурлаа ингэж хэрчэж байгаад би энэ дээр хайраш халааж байгаа тайраа тэгээд гурил болгосон байх юм аа. Гурил юм амар ч юм. Тэгвэл царай муутай хайрччихлээ. Энэ бүр амар гоё юм шүү. Тэгээд сая дэмж хийгээл бодсон ч өөр гоё танилцлаа. Ажилтаа хөтөд байж. Ийм их гурил бэлдээд тавьсан. Нөгөө өнөөдөр цэвэн хийддээд маргааш өглөө ойл ажилтаа явахаас өмнө шилтээ олж тийм талбар байхгүй. Тэгээд бага марал болгоод байна. Би бол нүрээ бодосох. Тэгээд реколсэд нь хоолой гээд чи гэхээр за тийдэг хоолой гэж тийм. Нүрээ ботсон штэ цаачаа. Нүрээ бочвол нэг арай өөр харагдаад байгаа юм. Бас тэл ахалтаа гэхгүй. За цэвэн бэлмэлсэн. Окей. За бид одоо онсен орохоор явах гэж байна. Онсений юу тайлбарлах юм? Монголд ч гэсэн байгаа шүү дээ. Халуун шин. Гэтэ энд бол буудалт нь байдаг халуун шин. Монголд бол уул хадан дээр байждаг. Тэ? Чагаатар шин дээр. Тэр Йогурттай бүр хамгаа. Янаа би юм уу чадчихсан. Йоо. Би ер нь Монголоос ирж юм байд юм. Энэ өөдөө одоо ингэ томтдог байсан чи одоо ингэ таарсан. Тэгэд одоо бол 52 200 таа. Ер нь нэмээд байна. Яаж тарах вэ? Би бол удаа тэгэхээр хөөн гэж одоо удаа идэхгүй байсан чи тоо тарахлаа. Газар нэг тийм миний байгаа газар нэг тийм халуун юм шиг хүдэн юм шиг заяа. Тэг ингээд нэг хөл нүцэн хараад даараа тэгээд нэг ийм салаатай өмстэй товт өмсдөг болсон. Японд ирээд ийм өмсийг хөтөл өмсөх юм байна. Тийм л энэ да. Тэгээд нэг тийм дараач юм шиг гүүч юм шиг дээ сайн уу. Энд ингээд яг үлгэрийн юм шиг гоё харагддаг энэ. Ингээд үйл нь наашаа уул руугаа ингээд орж ирээд тэгээд бичлэг утасны бичлэг зурган дээр бол нэг тийм амир яг миний харж байгаа шиг юм гоёор бол харагдахгүй байна. Тэгээд ч миний утасны тийм гоё утас шалгаа бүр гоё харагдахгүй байна. Юм бага өнөөдөр жоохон үүлтэй байна. За секситлээ болж бол тоглоор усч жоохон сексижл. Тэгээ нэг тийм ойр ер нь яг тийм хаяа дулаахан юм шиг хаяа сэрхэн юм шиг. Тэгээд дулаахан юм уу гэд дулаан хавц гараад ирэхээр дараад гүт юм уу гэд халууц зузаалт гараад ирэхээр халууцаад байгаа байхгүй нэг тийм сайн. Манай монголоор бол нэг тийм хавшиг л юм яг л нэрээ ааш нь болдог. Сая орхос бид жоохон тоглоё гээд тэгээд теннис тоглох чинь. Одоо теннис тоглосноо. Цараа тийш. Өнөөдөр нүрээ ботсон юм маскгүй жоох өөрийгөө биччихсэн. За одоо теннис тоглолт сурцгаана. Тойр тоглож таа мó. За. Зэлби үзье. За энэ теннис бол миний тоглох спорт гэсэн байна. Би бол том хүмүүс зогно гэж жижиг хүмүүс зогж чадахгүй юм байсан байна.
За хаа. За тоглолцгоё. Эднэр энэ хөрх юм шүү. Энэ тэр хөрх юм байна. Тэр. Тоглоё гэсэн чи ёо гэж. Тоглолтоо тоглоё. Ойлгоч байна нэг үгч. Энэ л миний тоглоом байсан байна. Ер нь хоёр энэ хүн ямар гоё юм бэ ингэж чирүүлээд байна. Болохоор бодол норон дил бас хийдэг юм шиг байна л та. Яа гэхдээ ямар гоё юм аа. Энэ вибратор дэсэн юм шиг дээ. Яа хөл бүрэн. Гоё юм байна. Ингэж бодсон нь гоё санагчлаа. Хамаг би амраад. Тэгээ хөлний масаж чинь ингэж хөл захнуулаад идэв юм байна. Би хаана очирсан гэж бодож байна. Уншд газар очирсан мэ. Ямар амар гоё харахаас гэж боддог байсан. Нэрээ. Oh my goodness. Хөр юм бэ? Тэнгэл өрөөд байж тээ. Тэр сандал өрсөөс ёо. Логийг үздэг найзтай юм асууя. Таны бороонд нас ус халдвардаг гэж үнэн үү? Би одоо нараадгүйгээд байна. Энэ нэрийг сонь. Уул нь миний жин гайг байгаа байхгүй юу? Гайгч ихтэй гайтай л та. Одоо л 52.2 2-тай. Ер нь бол ерөнхий жим маань 45-48 хооронд байдаг байсан. Тэгээд ихчлэн нэг 48. Тэгсэн чинь мэдгүй уул нь 52 тэгэхээр би амар жин нэвсэн юм шиг энэ тэндээс гээсэн байсан ингээд нэг ингээд унчхан цаашийн амар бүдүүн санагдаад ам би зөвөртөө. Тэгээ би эцсийн Instagram дээр гэдэг нэг зураг авчихсан. Гэжтэй нуусан яагаад гэвэл биш тэг. Хаад би тэр үеийн шиг битээ биш байгаа юм чинь. Яаж ичгүй тэр дуртай би хаан тий. Илч гоё үе байжээ гэж бодвол одоо ичиж юм битээ байгаа гэж. Зам. Тийм ээ. Тэгээд энэ Японоос очиж нэг бондоос нь чоё чул яана гэж боддог л энэ давхар юм. Сэтгэл таа давхар юм гарч ирээд байгаа юм. Хөл гайг уус тээ. Таргалж таргалах юм л нүрээрээ тавлах байхгүй би амар болор бүд барах. Тэр влог утсан чам. Энэний өмнө гарын влог утсан ч бас нэг л юу шүү. Нэг л малисэн л царай яваад шүү. За амралтын өдрүүдийг ер нь бол аль зугаалах амархан удаж самирхаж байхаар өнгөрүүлдэг байхаар хичээж байгаа. Тэгээ ер нь бол сайн унтаж амарх бас хэрэгтэй. Тэгээ одоо жоохон унтах чинь. Халуун арц би Монголоос зүүн арцны найруулдаг арцуудыг тэрнээсээ 10 ширхгийг авчирсанд амар харамсаж байгаа. Гэтэ бас 10 ширхгийг авчирсандаа бас амар баярлж байгаа. Тэгээд ер нь бол тэмхэнүүд аягүй авчрах хэрэгтэй байсан мэлээ одоо ингэ бодоод байхад. 23 кг-ийн зүгээр нэг хэдэн хувцсыг авчирсандаа л ямар тэнийг юм бэ гэж бодож байгаа өөрөө. Панеред маш олон зүйлийг ойлгож байгаа. Бүр маш их зүйлийг. Тэгээд энийг одоо найз нөхдөдтэй ч юм уу те ойлгох юм маш хичээж чаад ажил хамаатны дүнэртэй юм уу юм байдаг тийм байдаг шүү гэдэг. Миний ойлгосон, миний мэдэрсэн, миний ойлгосоо гэж хүсэж байгаа зүйлийг энд хүмүүс өөрсдөө өөр орн руу яваад өөр газар амьдраад тэгснийхаа дараа л ойлгох юм билэ. Тэгэхээс би хэдэн мянган удаа өглөөд эсвэл хилээд
аль зөвөр нь тайлбарсан ч тэр хүмүүс миний мэдэрч байгааг мэдрэхгүй, миний ойлгосныг ойлгохгүй юм билээ. Тийм за ус маань бүцэлчлээ одоо арт заагаад 100 арт юм аа найруулга юм уу дуусч байгаа. Тэгээ арт зууд нь дуусах. Санагддаг. За сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн дагаа Японы улсын Нагасакигийн үнзэн сэтгээс холбогдож мэдчилж байгаадаа туйлын их баяртай байна. Тэгээд өнөөдөр бол сургууль дээр маань эрх зүйн шимтгэл эрдэм шинжилгээний хурал болох гэж байна. Тэгээд юуны түрүүнд 2 дугаар шатны тэмцэж илтгэлээ хэлцүүлж байгаа бүх оюутнуудаа бүгдэнд нь баяр хүргэе. Мундаг байна, хичээгээрээ. За миний хувьд анхны эрдэм шинжилгээний хурал маань бас яг эрх зүйн шимтгэл байсан. Тэгээд 1-р оюут 1-р курсын оюутан байлаа. Тэгээд илтгэлээ хэлцүүлээд 2 дугаар шатны илтгэлээ хэлцүүлээд сандраа зогсож байсан үе сайхан юм шиг маш татхан санагдаж байна. Маш их дурсамж үлдсэн байна. За тэгээд судалгааны ажил бичснээр оюутан маш олон чадваруудыг бий болгодог. Одоо наад заханд сууд сурдаг, судалж сурдаг, маш их хичээнгүй болгодог тийм энэ мэтчлийн чадваруудыг суулгасан байдаг. Тэгээд энэний ачаар ч өнөөдөр би Японы улс дээрээ өөрийн хийсэн зорилгоо биелүүлээд сурч хөдөлмөрлөд явж байна. Тэгээд эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээний одоо ажлыг бичүүлдэг, бас ийм тэмцээн зохион байгуулдаг сургуультай юуны өмнө талархах зүйтэй болоо гэж бодож байна. Тэгээд бүх оюутнуудтай амжилт хүсье. Эрүүл мэндийн сайн сайхныг хүсье өрөөё. Минасан гамбаримшоо.